Сайн уу? Одмондөр суугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Археологийн нууцуд нэвтрүүлэг маань та бүхэд хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдөр месчин боолуудын сүнс тэнвчилсэн театр сэдвээр ярилцгаулна. За энэ дугаарын хамтран ажиллагчаар явах боломжийг олгож байгаа. CU Loyalty уншуул, цуглуул, зарцуул, CU болон Future of Lifestyle Toki ивэнтдээ ажиллаж байна. Нэвтрүүлэг НТV болон Одмондөр радио 107 83.3 гэсэн хөтөлбөрөөр та бүхэндээ хүрч байна. Студиуд Америк сургуулийн түүхийн багш Марат хаан, хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаж байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн сэдвийг сонсонгууд их сонирхолтой сэдв байгаа сте тий. Тэгээд ер нь бол яг гладиатор ч юм уу тий, яг энэ месчин боолууд гэмт гладиатор эсвэл Спартак ер нь месчин боолуудын амьдралын тухай гээл тий. Тэгтэл яг үнэндээ бол энэ нь бол өөрөө Колизей тэр яг үйл явдал болдог байсан газрын тухай байхгүй юу? Тэгээ мэдээж яг месчин боолуудын сүнс тэнүүчилсэн гэхээр яг месчин боолууд гэж хэн бэ? Ямар хүмүүс вэ? Гэдгийг бол бид нар бол кино урлаг болон одоо бусад ном зохиол тий эртний Ромын уран зохиол зэргүүдээс аягүй их олон мэддэг. За месчин боолууд бол ерөнхийдөө бол хамгийн гол нь бол нэг оршуулгын зан үйлтэй холбоотой байгаа байхгүй юу? Энэ юу гэхээр эртээр үед яг тэр Ромын одоо нэг хаан нь өөрөө ер нь хөхсдөд бол одоо хөхсдийн хойд насны нь шүү дээ тий. Ингээд яг сүнсийг намаржуулах зорилгоор бол ингээ хүний цус өргөх ёстой. Тэр хүний цус нь өөрөө тэр одоо өвөг дээдсийг нь тий ингээд диваажинд айтайхан амьдруулна гэдэг ийм санаа явсан. За энээс болоод ер нь бол месчин боолуудын тухай бол эртний Ромд бол тий маш олон тэмцээнүүдийг зохион байгуулдаг байсан байгаа. Энээс бүр алдартай одоо тий Спартак гэдэг ч юм уу Максимус тий. За Максимус бол яг зохиомл дүр гэж явдаг тий. Гэх мэтлэнгээр ингээд айгу алдартай хүмүүс байна. Жишээ нь одоо ингээд маш олон аратнуудтай тулалдаж ялж ирсэн өөрийнхөө эрх чөлөөг худалдаж авсан. Тэр бүхэл одоо нэг аваргана гэхэд л маш олон одоо ингээд тулаанд тий ялалт байгуулсан мөртлөө эрх чөлөөтэй буюу Ромын жирийн иргэн гэсэн ийм эрхийг 4 удаа авсан мөртлөө тэрнээсээ татгалзаад бүр 30 нас хүртлээр байлцаргаал нас орсон байгаа байхгүй. Тэгэхээр эртний тэр яг месчин боолуудын дундаж нас нь бол нэг 25 нас гэж үзээд байгаа юм. За тэгээд дайн тулаанд орсон болгоно нь үхээд байгаа юм биш. Яг кинонд харуулахтаа л ингээд орсон болгоно үхээд нь штэ. Гэтэл тэнд бол нэг 5 удаа нэг дайнд ороход тулаанд ороход нэг удаа үхэх гэдэг ч юм уу, нэг удаа ялагдах нэг иймэрхүү боломжуудтай гисэн хэдий боловч яг энэ месчин боолуудын дундаж нас нь бол 25 нас л байдаг гэж байгаа. Яг эр хүний одоо эд нас те яг энэ үедээ нас ордог шалтгаан нь бол мэдээж хүн төрлөختнийг ингээд зугаацуулахын тулд эртний ромчуудыг зугаацуулахын тулд ам биеэрээ ингээд тулалдж байгаа те энэ үйл явц. Гэхдээ ганцхан хоорондоо тулалдах биш юм. Амтандаа тулалдана те эсвэл одоо ингээд маш өөр сорилтуудтай тулалдана гэх мэтлэнгээр байгаад байгаа. За тэгээ яг одоогоос ингээд нэг жилийн өмнө бол найруулагч Ридли Скоттын Гладиатор 2 гэх кино гарсан те. За энэ мэдээж нөгөө Гладиатор киноныхоо нэгдүгээр киноныхоо үргэлжлэл болоод явцдаг. За тэр нэгдүгээр кинонд дэр нь бол Максимус гэл ингээд яваад байгаа тест. Гэтэл энэний одоо нэг хүүхдэн гинт гарч ирээл тэгээ энэ киноны үйл явдал явдаг. Үнэхээр сонирхолтой кино. Гэхдээ яг энэ киноны трейлер цацагсны дараа бол нэг шуугаан дэгдсэн байгаа байхгүй юу? Тэр шуугаан юу вэ гэхээр Ромын яг энэ Колизей дотор зөвхөн энэ киноны зураг авалтанд зориулж гладиаторуудын тулааныг зохион байгуулах энэ санаа гаргасан байгаа юм. Тухайн кино хийсэн бүтээсэн хүмүүс нь. За ингээд нэг хотын захиргаа төрийн албан хаагчдын зүгээс ширүүн эсэргүүцэлтэд тулгараад эхэлсэн. За эцэстээ бол италичууд ялж Холливуудынхны энэ гайхалтай санаа бол замхран алгуулж байгаа байхгүй. Мэдээж хэрэг кинонд ингээ гарах тулаанд бол хэний ч цус урсахгүй шүү дээ. Энэ бол зүгээр үзүүлбэр төдий киноны одоо ингээ сцен те зураг авалтал хийх гэж байгаа ийм шүү дээ. Ром өөрөө буцаагаад энэ аялал жуулчлал тэ энэ бол айгүй том хөгжин Колизейг үзэх гэж хүмүүс маш ихээр ирэх болно гэх мэтлэнгээр янз бүрийн санаа гаргаад ингээд уруулах гад үдсэн боловч энэ бүтээгүй. За ингээд энэ санаачлагыг гаргасан хүмүүс нь бол удаа дараа учрлаж үдсэн боловч Ромын иргэд Ром хот Колизейч та нарын Диснейленд биш шүү гэж хариулсан байгаа байхгүй. За ингээд Ромын иргэд хотын захиргаа тий хатуу үг нь бол эцэстээ дийлээд саяны тэр Гладиатор 2 киноны зураг авалт бол Колизейд болохоосоо өнгөрсөн. За өдгөө бол ингээд жилдээ бол хид хідэн одоо сая гаруй ингээл тий сая жуулчид бол хүлээн авдаг түүх, уран барилга, археологийн хосгүй гайхамшигт түүхэн дурсгалд энэ газрын үүх түүх бол ерөөсөө богино бол биш. Мэдээж энд бол цус тулаан явагдаж исэн тий тэр нь зориулж барьсан гэдэг гэхээр бол өчнөө олон түүхүүдтэй өчнөө олон үйл явдлууд болсон байгаа шүү дээ тий. За тэгээ үүх түүх нь бол 100 дамнан үргэлжилж өхөл хийгээ цусаар хүртэл зугаацч чаддаг байсан 90 үеийг туулж дээрэм тонуулыг
одоо хохирогч болж бүр барилгын материал хүртэл болж байсан түүхтэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр Колизей бол мэдээж эхлээд бол театрын хэмжээгээр баригдсан. Тэгээ дараа нь ингээд тонож алга болгосон. Бүр түүний дараа бол нурсан хэсгүүдээс энэ бол барилгын материал юм байна штэ. Энэнгүүрөө өөр юм барьж болох юм байна штэ гэдэг ингээ өөр юм бариад эхэлсэн те. Гэх мэтлэнгээр ер нь маш олон зовлон үүдсэн байж тарах гэдэг байгаа байхгүй юу. За мэдээж саяны тэр Гладиатор киноноос бол гадна мэдээж Месчин бол Спартак те. За энэ Спартак кино бол бас л алдартай штэ. Яг үнэндээ бол 2010 он 11 оны үед өнөөд 10-аас 13 оны хооронд гарсан. За 4 бүлэг ангитай байдаг. За тэгээ энэ ангиудынхан тэр нэг төгсгөл тэр ангиудынхан нэг юу хэсэг нь нэрүүд нэг гоё байхгүй. Цусба, Элис гэдэг ч юм уу те. Ялагдлын тулаан гэх ингээ амар сүртэй. Тэгээ нөгөө яг амар экшн болгоо хийцэн дэлхийд дахинаар ингээ бүүн болсон кино байгаа байхгүй. Тэгээ энэ мэтлэнгээр яг энэ тулалдаа нь одоо Колизей гэдэг нь яг л ийм тулалдаа л энэ дотор болж байгаа гэж төсөөлчөд бол болж байгаа байхгүй. Тэгээ яг тухайн үедээ бол тухайн үедээ дээр нь энэ дайн дайчин байгалийн гамшигын ард хүртэл ингээд Колизей өөрөө бол ингээд тэсч гарсан өдгөө хүртэл одоо ингээд хадгалагдаж үлдсэн дэлхийн хүн бүрийн одоо ингээд зорин очихыг хүсдэг дэлхийн 7 гайхамшигын нэг болсон Ромын Колизей гэдэг хотын тухай яг өнөөдөр ярих гээд байгаа юм. Өстой сонирхолтой нэг Гладиатор 1-ийг маш сайн санаж байна. Тэр нэг 300 кино байдаг шүү дээ. Одоо эднэр бол биднэрт одоо яг энэ Месчин болоодын амьдрал тухай үеийн нийгэм тэгээ хэрхэн нөгөө зарж борлогдож улам үн төрдөг гэд харуулдаг учраас бас баг зэргийн төсөөлөл бол байна тий. За мэдээж хүн төрөлхтний түүхэнд хамгийн нөлөө бүхий тий урт удаан оршин тогтносон соёл иргэншлүүдийн нэг бол мэдээж Ромын эзэнт гүрэн. Энэ бол яалчгүй орно тий. Энэ их гүрний сүр хүч, цэргийн зохион байгуулалт, тэр архитектурын гайхамшиг, хууль, эрх зүйн тогтолцоо, хэл соёлын нөлөө нь өнөөгийн дэлхийн тахны нэгэн одоо тий бат бүх суур болсон. Зарим шинжлэх ухаануудын бас суур болдог тий Грек Ромын гэл ингээ яриад эхэлдэг штэ. За түүний дотор ромчуудын тавьсан хатуу хучлаа зам, амфитеатрууд, пентеон зэрэг нь онцгой гайхамшигтай зүйлүүд байгаа байхгүй. За Ромын Колизейч гэдэг тий энэ Плавигийн ингээд амфитеатрч гэдэг энэ одоо ингээд амфитеатр нь дэлхийн хамгийн том театр байгаа байхгүй. Тэгээ эртний ромчууд сүр хүч ингээд аж амьдрал, зугаа цангил ер нь ингээ өрөөлийг баясгахын тулд амиа өргөсөн мянган хүний эмгэнэлт хувь заяа тавилангийн түүхийг өөртөө шингээж үлдсэн гэдгээр энэ алдартай. Тэгэхээр саяны тэр киноны хувьд бол хамгийн эхлээд сая кино зураг авалт хийе гэж тавьсан байгаа штэ. Энэ бол энд өөрөө л яг ийм л газар байсан байгаа байхгүй тий. Гэтэл энэ дээр яг саяны энэ орчин цагийн ромчууд яагаад энийг эсэргүүцсэн бэ гэдэг бол маш олон зүйлүүд байгаа. Нөгөө инх цагийн тий бэлэг тэмдэг болсон гэдэг утгаараа тэгээд маш олон зүйлүүд байгаа л да. Тэгэхдээ энэ кино хэрвээ энд хийсэн бол яах вэ гэдэг асуултыг тий яг сонсогч танд ингээ үлдээч. За Колизейг байгуулах зарилгыг бол нийтийн тооллын 72 онд Ромын эзэн хаан энэ Веспасиан гэж хүн гаргасан байгаа байхгүй. Тэгэд Тит Плави Веспасиан 69-с 79 оны хооронд ингээ 11 жил төр барьсан. За тэгээ яг энэ бол ингээ Плавигийнхны уламжлал одоо угсаа гаргалыг тий залгамжлыг бий болгосон байгаа юм. Тэгээ Ромын анхны сурвалжид бус гаралтай эзэн хаан гэж байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр тэрний өвөө нь бол тариачин гаралтай байсан. Аав нь морьц зэрэгт байсан байгаа байхгүй. Гэхдээ өөрөө бол ингээд эр зориг хүчин зүтгэл те суу ухаанаараа Ромын нийгмийн дээд өндөрлөх буюу хаан гэдэг цолыг хүртэж чадсан нэгэн. Цэрэг улс төрийн карьерээр бол хөөж Клаудийн үед бол Британиг эзлэх дайнд легионеруудыг удирдаад явж исэн. Африкийн захирагчаар томилогдож байсан. 66 онд еврейн бослохыг дарахаар айран өдөрдөн явсан. За тэгэхээр энэ Веспасиан бол 69 онд хаан болсныхаа дараа Ромын төв хэсгийг сэргээн засварлаж өөрийн гэсэн нэг юм өв үлдээхийг хүссэн байгаа байхгүй юу. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр шинэ хаан суухаараа хожим нь намайг хэн нэгэн дурсах ёстой гэдэг ч юм уу те. Эсвэл өмнөх хаанаасаа илүү гарахыг хүсээд арай өөр бүтээн байгуулалтыг хийхийг зорьсон. За энд нь бол нөгөө талаараа бол яг том бүтээн байгуулалт болох гэдэг те. Тэгтээ ингээ бодож байгаад яасан бэ гэхлээр яг ийм Ромын тэр хотынхаа тэр төвд 120 гектар цэцэрлэгт хүрээлэн бүхий энэ Нероны одоо яг Нерон гэдэг одоо тий хааныхан тэр алтан ордны оронд нуурна гэдэг нэг ширгсэн юм тэгш талбай байсан байгаа байхгүй нуур ширгчихсэн. За энд бол яасан бэ гэхэлэр энэ Кели, Эксвилийн болон энэ Палатин гэдэг энэ толгодын хооронд олонний зугаа цэнгэл зориулсан задгаа театр байгуулах зарлиг болгосон байдаг. За тэгээ нэг доор ингээд дээд тал нь 80,000 орно. 50-аас бараг 80,000 хүн багтаамжтай гэж байгаа байхгүй.
За тэгээ энийг бол яг одоогийн орчин цагийн Нью-Йорк хотын Янки цэнгэлдэх хүрээлэнтэй дүүх хэмжээний 3 давхар задгаа театрыг 8 жилийн хугацаанд барьж байгуулсан. 80 гэдэг ч гэдэг манай бүхний ордон чинь бас хэдэн үний суудалтай байлээ тий. Тэгсэн чинь бас асар том байгаа сте тий. Шүү тухайн цаг үед ч тий бас тий. Энэ чинь бас бүр төсөөлөхөд амар хэцүү байгаа сте тий. Яг гэхдээ яг бид нар нөгөө киногоор ингээд дамжуулаад ингээд үзсэн тий. Бас ингээд интернетээр ингээд зургийг харж яадаг болохоор за энэ бол угаасаа л агуу том бүтээн байгуулалт байна гэдгийг мэдээд идэг. За тэгээ мэдээж өмнөх хаан болон Нероны үед тий улсын сан хөмбөрөг бол хоосроод эхэлсэн байгаа байхгүй. Иргэний дайны улмаас бол Ромын эдийн засгийг хийхэд туйлдаад тэгэд ер нь бол ромчуудын хувьд бол ингээд аврах том цогцлбор ямар нэгэн нүсэр байгууламж барьж босгох хөрөнгө мөнгө бол ингээд хангалттай байгаагүй. За одоогийнхоор бол нөгөө нэг ширэнгэн одоо ой барьлаа гэл нэг микс манайхан ингээ шүмжлээ яриад байгаа штэ. За яг л иймтэй адилхан эдийн засаг айгу хэцүүсэн байгаа байхгүй. Гисэн хэдий боловч яг Голизыг барих санхүүжилтийнх нь ихэнх хэсгийг нь болохоор 70 онд болсон. Саяны хаан болонгуудаа 1 жилийн дараа гэсэн үг штэ. Болсон Еврей Ромын 1-р дайны үеэр олсон орлого дайны олз үндсэндээ бүрдүүлсэн байгаа байхгүй. За ингээд тухайн үеийн эзэнт гүрний бүхий л бүтээн байгуулалтын адил боолууд, олзны цэргүүдийг авчирч Ромд авчирж байгаа л те газар шорооны хүнд хүчээр одоо хамгийн хүнд хүчээр ажлыг халуунд харлуулад хүйтэнд хөргөөд те ингээд зүтгүүлж ажилласан. А гэхдээ энд үед бол мэдээж яг мэрэгжлийн барилгачид, инженерүүд, зураач, засалчид ингээд гар бие оролцсон. Ийм том театр сүндэрлэн боссон байгаа байхгүй. За тэгэхээр хэмжээ хідвэ гэл нэг тийм ингээ томд ингээл томын тухай яриад байдаг. Гэтэл хэр том юм бэ? Голизей бол 48 м өндөр. За чи нөө давхраар айгуу гоё олцдог шүү дээ тий. Харин яг олж байна. Аа. Тий 10 хэдэн давхар юм байна шүү дээ. Баштай чуцуу гэсэн үг ойрцоогоор. Тэгээ 189 м урт, 156 м өргөнтэй. За тэгээ 50-аас 80 мянган хүний тийм ингээ багтаамжтай эртний бүх одоо ингээ лампи театрын адил 100 дугуй хэлбэртэй. Гадна талдаа бол нуман хаалганы хэлбэр бүхий 3 давхар нийтдээ 240 цонхтой. Эдгээр цонхны цаана нь үзэгчд амрах жижиг худалдаа хийх өрөөнөд бий. Ямар их цонх вэ? Тий. Уг байгууламжийн гадна талыг тэг гантхаар өнгөлөөд 64 том хаалгаар нь үзэгчд орж ирэх бөгөөд тайзнаас 4 м өндөр ханаар зааглагдсан 80 игнээ судалтай. Театрын доод хэсэгт бол ингээд юм өндөр сарвчин доор эзэн хаан болон түүний гэр бүл мөн ойрын шадар сайд түшмэд болон Ромын язгууртнуудад зориулсан суудлууд байдаг. Спартак кино яг ингээд нүдэнд ороод харагдаад ш. Яг л нэг харагдаад тий. Харагдаж байна. Тэдгээрийн эзэн хааны ордонтой газар доогуур хонглоор холбогдсон байгаа байхгүй юу? Энэ театр нь шууд ингээд эзэн хааны ордонтой газар доогуур хонглоор холбогдчихсон. Би нэг давхраараа нөгөө машины зогсоолдоо ордог шиг юм байна тий. Ааха. Хаан болон язгууртнууд аюулгүй байх хэвээр. Энд чинь нэг баахан месчин болоод байгаа тий. Тэгэхээр чинь нэг аюулгүй байдлыг агуу сайн хангасан байгаа сте. Тийм бай. За тэгээд Голизей нээлтийг бол мэдээж ингээ хийснийхаа дараа бол 100 өдрийн турш тэмдэглэсэн байдаг. За зарим түүхэнд сурвалжуудад бол ингээд 100 өдрийн турш тулаанаар тэмдэглэсэн гэж байгаа байхгүй. За тулаанаар тэмдэглэсэн. Гэх мэтчнэнгээр ингээ янз янзаар тэмдэглэсэн байдаг. За тэгээд энэ театрыг бол 500 жил орчим ашигласан гэж үздэг. Маш удаан ашигласан ба шүү дээ. Тэгэхээр яг юуны талаар те ямар нүсэр театр байгуулсан бэ? Яах гэж байгуулсан бэ гэдэг ийм асуулт өөрөө ирэхгүй гарч иж байгаа те. Мэдээж энэ бол хүн төрөлхтний одоо хүртэл одоо ингээд олныг зугаацуулахын тулд шүү дээ л те. Ийм л юм байгаад байгаа. Яагаад гэвэл за одоо зугаа цэнгэлгээ хэлчихэр бас зөв ч юм уу буруу ч юм уу би мэдэхгүй байна. Нөгөө нэг шунал байдгүй гэл тэгээд ярьдаг штэ тий. Тэгтэл зарим нэг хүмүүс чинь үгүй хүний хэрэгцээ хязгааргүй учраас шунал гэж байхгүй гэл ингээ ярьдаг хэсгүүд байдаг. Тэгэхээр ингээ зугаа цэнгэлж гисэн ингээ бүр ингээ хязгааргүй байдаг юм шиг байгаа юм л да. Хүн хүнийг хаалаад ингээ тий тулдж яхад нь хажууд нь ингээ хараад бүр ингээ баясаад тэр чигээр ингээ ард түмнээрээ тий бүгд ингээ дүүрч гисэн ингээ ойрлоо чарлаад ингээ байчин гэдэг бол бас л нэг талаараа болвол айгүй хэцүү сонсогдож байгаа сте тий. А гэтэл нөгөө талаараа бол бид нар яг энийг нэг киноноос үзчихэд ийм гоё мэдрэмж аваад идэг шүү дээ. Угаасаа л. А тэгсэн мөртлөө тэрийг яг бодитоор үзэх нь ямар юм болоо. За нөгөө амьд тоглолт үзэн гэдэгтэй л адилхан л баг байж магадгүй. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа зүйл бол ер нь бол нэг олныг зугаацуулахын тулд л энийг барьсан. За гэхдээ эртний ромчуудын зугаа цэнгэл орчин цагийнхны энэ ой тойнд бол баг буухааргүй ингээд амар өөр байсан байгаа шүү дээ. Тэгээд баг ондоо өөр юу юм бэ баг ингээд хэлэхэд амар
янз янзын юмнууд гарч ирдэг. Ширэнгэн ой дүрм гэдэг шиг те харгас цэцгийн хэн хүчтэй дийлж байгааг хараад одоо тэндээс жинхэнэ одоо ийм хүчтэй сэтгэл мэдрэмж одоо авдаг л одоо тийм л бодит түүхэн юм бэ хүн төрөлхтний бас аль нэгэн одоо үнэн нүр төрх тэн дээр бас наалдаастай явж байгаа л гэсэн үг. Яг наа чин те. За мэдээж яагаад ингэж юу яагаад байгаа юм бэ те? Ийм месчин боолуудын тулаан хийгээд байгаа юм бэ гэхэлэр талигачдын одоо ингээд сүнсийг амаржуулах зорилгоор сүнсийг нь тижээхийн тулд гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр тэр бол зөвхөн тэр боолуудад зориулагдсан биш. Нөгөө угсаа гаралтай хаадууд, язгууртнууд те эдгээрийн одоо ингээд ойр төрлийн хүн нас орохт нь тэдний сүнсийг тижээхийн тулд гэж байгаа байхгүй юу? Тулд ингээд амьд хүмүүсийг золиослдог. За Роми эзэн хаан одоо Каракалла гэдэг хүн бол яг өөрөө ингэ хэлсэн байгаа байхгүй юу? За тэгэн гут гладиатор буюу месчин боолуудын тулааны утга санааж ерөнхийдөө энэ яг энэ. За хүн төрлөختний түүхэнд хамгийн харгас, хамгийн их цус асгаруулсан үзрүүдийн нэг нь энэ тулаан болвол бүрлээчдийн сүнсийг амиржуулахтай. За ингэ зоригтой ромчуудын уламжлалт зан үйлээс ихтэй гэж байгаа. За нэвтрүүлгийнхаа хамтран ажиллагчийг танилцуулъя. Өнөөдрийн нэвтрүүлгийн явах боломжийг олгон ивент тэтгэж байгаа компани бол CU компани. Тэгэхээр CU Loyalty уншуул, цуглуул, зарцуул гэдэг үгтэй. За тэгэхээр CU бол орж ирээд одоо Монголын энэ худалдан авалттай маш амар хэлбэр үйлчлэгээ, соёлтой зөв үйлчлэгээ гэдэг юмыг бол бид нэр одоо үзэж харсан, нүдэрээ харсан гэдэг шиг. Тэгэхээр CU аппликейшн уншуулах бүрд CU онооны буцаан олголт ингэж ордог. За харин доорх оноо цуглуулах урамшуулалт буюу өндөр дүнтэй буцаан олголт нь зөвхөн 11 сарыг дуустал үргэлжлэх юм байна. Тэгэхээр хүмүүс ер нь ихэвчлэн л одоо CU аппликейшнтэй байдаг бах. Хэрвээ зарим нэгэн хүмүүс маань бас залхуураад ч юм уу за яах вэ гэдээ орхичдаг бол бас CU аппликейшнаа татаараа эднийх одоо маш олон нэмэлт үйлчилгээнүүдтэй болж байгаа юм байна. Тэгээ 11 сарыг дуустал бас энэ буцаан олголтыг өгч байгаа учраас туслыг хураавал далаа гэдэг шиг тийм ээ. За CU аппликейшн хэрэглэгчдэд зориулаад CU Loyalty хөтөлбөрөө яг одоо зарласан байна. Хэрвээ CU аппликейшнийг хэрэглэж болж амжаагүй бол яг одоо та бүхэн маань аппликейшнаа татаарай. CU аппликейшн бүртгүүлж шинээр хэрэглэгч болсон хүмүүстээ 5,000 CU оног өгөх юм аа. За CU оноо гэдэг нь одоо ер нь төгрөглөх гэсэн үг 5,000 төгрөгийг өгч байна. За харин CU аппликейшн доторх кредит картын хэрэглэгч шинээр болох юм бол 10,000 CU оног бэлгэлж байгаа юм байна. За тэгэхээр кредит карт гэсэн одоо шин зэс байна те. За хэрвээ CU аппликейшнд аль хэдийн бүртгэлтэй бол худалдан авалт бүртээ CU аппликейшнийг уншуулад дараах урамшууллыг аваарай. За CU аппликейшн доторх CU кредит картаар худалдан авалт хийвэл үнийн дүнгийн 10% тэнцэх CU онооны буцаан олголт хийгдэн 10% гэдэг чинь бол бас өндөр хөв байхгүй тий. За CU-д худалдаалгаж байгаа энэ оноотой бүтээгдэхүүнүүдийг буюу одоо сонгосон бүтээгдэхүүнүүдээс худалдан авах юм бол үнийн дүнгийн 50% хүртэлхтэй тэнцэх CU онооны буцаан олголт ингэж хийгдэх юм. За тэгэхээр CU оноогоо худалдан авалтандаа ашиглаж болно. За эсвэл CU аппликейшн дах Loyalty Market дотор байрладаг бүтээгдэхүүнүүдийг 50% хямдралтайгаар авч болно. За ингээд болоогүй CU Loyalty Market дотроос энэ iPhone 17 Pro хожих юм сулааны эрхийг 500 CU оноогоор авах боломжтой. За энэхүү урамшуулал 11-р сарыг дуустал үргэлжлэнэ. Нийт iPhone 17 Pro хожих 17 азтанг шалгаруулах юм байна. Тэгээ от мөндрийг үзэх сонсогч дундаас одоо шалгарчаасай гэж хүсэж байна. За 1 CU оноо бол 1 төгрөг гэсэн үг. Тэгэхээр одоо мөнгөтэй ялгаагүй гэж ойлгох нь байна. За үржигдэх өдрүүд 11 сарын 30-ныг дуустал үргэлжлэн CU Loyalty хөтөлбөр CU-гийн бүх салбараар явагдаж байна. Тэгээ CU Mongolia гэдэг латинаар бичээд Facebook болон Instagram дээр та бүхэн маань дагаад аваарай. За тэгээ ер нь эндээс харахад бол одоо кредит картаа болж байгаа юм байна. CU улам олон юм боломжийг олгож байгаа, улам томорж байгаа. Одоо улам соёлтой үйлчлэгийг ингэж үзүүлэх ийм газар гэдэгт итгэлтэй байна. За тэгээд нэвтрүүлгийн маань ивент этгээ ажиллаж байгаа танай байгууллагын хамт олонд маш их баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. За тэгэхээр саяны энэ бүх зүйл бол эртний Ромын соёл иргэншилд маш чухал нөлөө үзүүлсэн энэ этрускичүүдээс гарлаа гэж байгаа байхгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр итгэл үнэмшлэлээс улбаатай гэж төвчд үзээд байгаа. Ромчууд ингээ бори бөхсгөлгүй ажилдаг, аяндаа их хийдэг, ард түмэн учир зугаа цэнгэлж одоо ингээ барилдах, мориор уралдах ийм зүйл байсан байгаа байхгүй. Аажмаар энэ зугаа цэнгэл нь үг дээцийнхээс сүнсийг амар тайван байлгах гэж одоо ингээд амирлуулахын тулд үхлийг ямар нэг төртэй, утга учиртай байлгах ёстой гэсэн итгэл үнэмшилтэй холбогдсон нь месчин боолуудын тулааны их сүрийг тавьсан гэж байгаа. За энэ латин хэлнээс сэлэм, мис гэж буудаг, гладиус гэдэг үгнээс гаралтай гладиатор
буюу месчин боолуудын анхны тулаан нийтийн тооллын өмнөх 264 онд болсон байгаа. За энэ юу гэхээр ах トゥ 3 хүн ингээ аав нас оронгууд нь одоо оршуулаад тэ хойд одоо зан үйл үйлснийхаа дараа 6 ширхэг боол худалдаж аваад хооронд нь тулалдуулсан байгаа байхгүй. За ингээ хооронд нь тулалдуулсан энэ үйл явдлаас эхлээд ер нь бол месчин боолуудын тулаан анх эхэлсэн гэж үздэг. Бух 8 газар гэж аахгүй бух зардаг газар. За үүнээс хойш 50 жилийн дараа 22 хос буюу 44 галеатеатр одоо ингээ те ирчүүд 3 өдрийн турш тулалдсан нь анхны үзэгчдийг цуглуулж хожим 105 оноос энэ нь олон нийтэд зориулсан үзүр буюу ромчуудыг наргиж сугаацах гол арга хэрэгсэл болон хувирч эхэлсэн. За ингэснээр хэдэн өдөр үргэлжлэх хамгийн харгас үхэл дагуулсан тулаан байдаг л нэг зугаа цэнгэл үзүр үйлчлэгээ болж месчин боолуудыг сургаж дасгалжуулдаг мэрэгжилтнүүд буюу ланистууд гарч ирсэн. За тухайн үед ланистууд бол бие бэлдар чирэг хүч чадалтай боолуудыг одоо боол худалдааны газраас олж аваад тулаан зохион байгуулагчдад хөсөлдөг. Эсвэл одоо ингээд нэгэн төрлийн бизнес болоод хувирчиж байгаа байхгүй. Хамгийн гоё бие хаатай хүмүүсийг сургаж месчин боол болгоно гэдэг бол өөрөө цаанаа ингээд бизнес болоод хувирсан. За ингэж л одоо ингээд мэрэгжлийн месчин боол бүхэл бүтэн үе давхарга үүсч эхэлж байгаа байхгүй. За тэгээд энийг дагсан сургууль дэг ажил ажил үйлчлэгээ дэлгэрч эхэлж байгаа. Нийтийн тооллын өмнөх яг 10 оны үед буюу энэ Октавиан Августын хаанчлалын үед галеатеатр бэлддэг их сургууль, өглөөний сургууль, гихчлэн 4 том сургууль байсан байгаа. 4 том сургууль. За тэгээд боолууд тулалдах арга барил зэр зэвсгээс хамаарат өөр төвшөнд бэлдэгддэг. Дотроо яваанда анги давхрахтай хүртэл болоод эхэлсэн. Нөгөө талд нь бол Ромын язгууртнуудын дунд өөрийн гэсэн месчин боолтой байх нэг ёсны мод илрээд эхэлж байгаа. За боолууд зөвхөн мөнгө олох хэрэгсэл төдий байсангүй. Эзнийхээ эрх чадал нэр хүнд, байр суурь, эрх мэдлийг гэдэг ингээд бүхий төрлийг ингээд илэрхийлэл нь бол хувирсан. Нөгөө талаас нь бас бие хамгаалагч нь байгаа байхгүй юу? Юли Цезар гэхэд л 2000 хүртэлх тооны боол месчин боолтой байсан. Энэ нь баг бүхэл бүтэн айрмын хэмжээнд очиж байгаа 2000 гэсэн үг шүү дээ. Галеатеатрын сургуульд бол боолуудыг одоо хооллож, амрааж, бэлтгэл сургуулилт хийлгэж, шаргацсан, гимтсэн бол эмчилдэг байсан байгаа. За тэгээд тухайн цаг үед Ромд хамгийн нэрт гарсан энэ гален гэдэг эмч байгаа байхгүй. За энэ эмч яг хаанаас гаралтай вэ? Бүр хамгийн анхных нь одоо ажилтнаа хаанаас вэ гэхээр месчин боолуудыг эмчилж исэн байгаа байхгүй. Месчин боолуудын одоо эмч байсан. Тэгэхээр энэ явандаа Ромын хамгийн алдартай эмч болж хувирсан. Тэгэхээр магадгүй энэ хүн бол яг тухайн үед яг амьд одоо маш олон эмчилгээг маш олон шаргагдсан хүмүүсийн дунд ингээд шууд хийгээд яваад байгаа учраас туршлага бол бүр ингээд амар болсон байгаа байхгүй. Тэгэл ингээд алдартай болж байгаа үндэс суурь нь бас энтэй холбоотой байх. За галеатеатруудыг бол жижиг өрөөнд 2-2-ороо хамт амьдарч өглөөнөөс орой хүртэл бэлтгэл хийнэ. Эхэндээ тэд модон зэвсэгтээ сургуулж дараа нь бодит зэвсгээс 2 дахин хүнд төмөр сэлмээр тулалддаг гэсэн. За энэ нь бол яг энгийн тулалдаанд ордог тэр зориултын жинтэй сэлэн байх ёстой шүү дээ. Энээс 2 дахин. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нөгөө галеатеатр чинь ерөөсөө булчинтай байх ёстой. Тэр булчингийн давхар яг ингээд бэлтгэлийнхэн үеэр ингээд чирэгжүүлж ийн гэсэн үг байхгүй. Мэдээж месчин боол байх нь хизээч амиа алдаж мэдэх. Өхөлдөө хизээл бол хизээ нүүр тулах. Ийм ад сорьсон хувь тавилан байгаа. Тэгсэн мөртлөө энэ нь одоо боолууд нийгмийн хамгийн доод давхаргаас гарах бас баяжих ховорхон боломж гэж байгаа байхгүй. За ингээд азаа үзэх хүмүүс мундахгүй олон. Тэр нь бол дийлэнхтэй боолууд. Гэхдээ ромчуудын хайр хүндгэлийг хүлээсэн хамгийн олон ялалт байгуулсан алдар нэртэй галеатеатрууд тулаан зохион байгуулагчдаас шагнал авахын зэрэгцээ өөр дээр нь бооцоо тавьсан хүмүүсийн мөрийнөөс бас мөнгө авдаг гэсэн. Мөрийнөөс нь Тэгэхээр хичнээн эрх мэдлгүй мөртлөө тэр дотор бас ингээ амар том бизнес бас өөрсдийнх нь ингээ мөнгөжөөд идэг гэсэн үг байгаа байхгүй. За галзуу гэдэг элдв жигтэй аашаараа алдартай нэг нейрон жишээлбэл одоо спикул гэдэг ингээ месчин боолтой байсан байгаа байхгүй. За ингээ месчин боол бүхэл бүтэн ордон бэлгэлж байсан гэж байгаа. Тэрний үс үг гэхэл яг өөрийн гэсэн юм улаан пен ингээ месчин боолтой нөгөө боол ингээ авраг болонгууд нь яасан бэ гэхэлэр бүр ингээд ордон бэлгэлж штэ бүхэл бүтэн ордон. Иргэжлөөдөө иргэн болгоод дээрэс нь ордон бэлгэлцсэн. Хамгийн сүүлд нөгөө төрийн эргэлт гараад дайн болоод төр ингээ хямраад тэгүнгут нь өөрийнхөө месчин боолыгоо дуудаж хайртай месчин боолынхаа гарт өгөхий гэж утсан гэж байгаа байхгүй. Тэгсэн боловч тэр месчин боол нь алга болчихсон. Хөвчлэн. За Ром даяар нэрт гарсан галеатеатр цөөнгүй байсан.
Жишээ нь цэрэг байгаад хожим боол болон зарагдаж улмаар месчин боол болсон Спартак те гладиаторын тулааныг ихэд сонирхдог, өөрөөс тулаанд ордог, харгас хэрцгийгээр зартаа бас нэг эзэн хаан байсан. За энэ эзэн хаан болвол Комодус гэж байгаа байхгүй. За энэ бол их сони эзэн хаан. За энэ бол өөрийгөө бол бараг л энэ нэг юм амар хүчтэй гэдэг ингээ бат итгэцэн. За тэгээ яг ингээд месчин боолуудын тулдаанд ордог. Гэхдээ тий өөрөө ордог. Өөрөө орохдоо хамгийн гол нь аюулгүй байдлаа хамгаалахын тулд эсрэг талынх нь боолууд нь бүгд модон сэлэмтэй. За өөрөө бол жинхэнэ сэлэмтэй байна гэсэн үг шүү дээ тий. За тэгээд нөгөө нэг боолууд чинь ганцхан хүндэд тулдахгүй бас араатан амьтантай тулддаг. Тэгэхдээ саяны хаантаа тий хаантаа тулдахтаа яадаг вэ гэхлээр хаантаа амьтанд тулдахтаа шаргацсан амьтанд тулддаг. Гэх мэтлэнгийн ийм зүйлүүдтэй байсан байна. За гладиаторуудын гарлыг ерөнхийд нь 3 ангиж болохоор байгаа юм. Ромын армийнханд ослогдсон цэргүүд харь иргэдийг боол болгон зарж гладиаторын сургуульд илгээдэг байсан тий. За тэгээд түүнээс гадна хүнд гэмт хэрэг үйлцэн хүмүүсийг шийдэхээр месчин боол болгож тулааны талбарт гарах бөгөөд заримдаа тэднийг зэвсэггүйгээр зэрлэг амьтантай толдуулж өхлийн ялыг нь гүйцэдэг. Амар шүү. Сонирхолтой нь зэрлэг амьтдын үзүүлбэрийг ромчууд хамгийн ихээр хорхойсон үздэг гэж байгаа байхгүй. Одоо хүн хүнтэй тулж яхад бол хамгийн аймаг сонирхолтой байсан баг л та. Тэгж байгаа нэг хэсэг ингээ яваад эхлэнгуут нөөдөд эхэлсэн чинь зэрлэг амьтдтай буюу аратан тий амьтантай. Наа ч юм бол муухай. Нөгөөтг нь бол ойлгож болоод тийсэн. Яг байх. За үгээгүй ядуу. Эсвэл үр ширэнд баригдсан хүмүүс тий боол биш штэ. Тэгээ мөн алдар нэр эд баялаг олохыг хүссэн хүмүүс сайн дураараа гладиатор болгоч тохиолдол байсан. Тэд өөрсдийгөө Ланиста буюу гладиаторын сургуулийн эзний өмч болгох гэрээнд гарын ёсыг зурснаар энэ үйл ажиллагаа хэрэгждэг гэсэн. Албан ёсоор та боол боллоо одоо гладиатор боллоо гэсэн. За гладиаторын тулааныг эзэн хаанаас эхлээд энгийн иргэдч үздэг. Хэдэн өдрөөр үргэлжлэх тул Колизийн тэр нэг үзүүрээ шүү дээ. Үзүүрт хүмүүс зууш, хоол одоо гээд сэлтэ одоо өөр юу гэдэг те бүх юм ингээ бэлдээд ирдэг гэсэн хамныхаа зугаа гарах юм да. Өнөө цагт бид нар кино театрт кино зөте попкорн иддэн штэ. За бид нар яг л тэгж бас зугаацж байгаа байхгүй. Яг энтэй адилхан л үйл явдал болоод байна те. За 2021 оны 1-р сард археологчдын баг Колизийн доорх 230 орчим ингээд пүнт урттай бохрын хоолоод маллах хийсэн байна. За энэ маллагыг хийхдээ юм робот тэ машиныг ингээд тусламжтайгаар маллах хийсэн. За тэгээ эндээс болвол эртний ромчуудын өдөр тутмын амьдрал ялангуяа тоглолтын үеэрх зуршлын талаар тэ үн цэнтэй мэдээлэл өгөх олдрууд болсон байгаа байхгүй. Хоёулаа нөгөө археологийнхаа нэвтрүүлэг дээр хоц өрний маллаган дээр хог олох юм бол энэ нээлт гэсэн үг. Тэндээс маш олон мэдээлэл олдог гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол бохрын хоолоо олоод тэнд маллах хийнэ гэдэг бас л том нээлт гэсэн үг байгаа байхгүй. За тухайлбал одоо усан үзэм, бөөрөлцгөн, тарвсны өр, чидүүн тэ самар зэрэг ингээд ромчуудын хувьд түгээмэл байсан хүнсний үлдэгдэл маш их олдсон. Орчин үед кино театрт одоо попкорн иддэг гэдэгтэй чи яг адилхан те юу юм бэ? Тэр жимсээр ингэж үйл явдал хийгээд байгаа байхгүй. За мөн месчин боолууд тулааны талбар руу гарахаасаа өмнө жимс самар идүүлдэг байсан байгаа байхгүй. Энэ ч гэсэн ингээд илэг болж эхэлж байгаа. За Колизед болдог байсан бас нэг чухал үзүр нь мэдээж саяны түрүүний нэг зогстордсон амьтны тулаан. За арслан бараас эхлээд нохоо, шувууг бөөнөөр нь тавьж тулдуулдаг энэ үзүр тухайн үед түгээмэл байсан. Юли Цезарл гэхэд театрт 400 арслан зэрэг оруулж байсан түүхтэй. За тулаан чамдтыг Африк, Азиас зөөдөг хэдэн зуун мэрэгчлэнүүд ч бий болсон. Нөгөө талаас ялтан гэмт хэрэгтнүүдийг араатнуудтай тулдуулдаг тулаанч үүнд багтж байгаа. Хожим 2021 онд Колизед хийсэн маллагаар чон, нохоон яс, амьтдын сэг, зэмиг үлдэгдэл бас ингэ цөөнг болсон байгаа байхгүй. За Колизед болдог байсан бас нэг сонирхолтой тулаан нь бол усны тулаан. За өмнө нь ярьсанчлан одоо ингээд гладиаторуудын тулаан хэдий ч одоо ингээд усанд ордог усны орчинд болох гэдэг шүү дээ. Далаа тэнгисийн дайм юм шиг болох гэдэг шүү дээ. Яан бол явдсан. Тэгэхээр чи энд бол бусад одоо юм үзүүрийн газрууд бол тусгай ухсан газар хийх гэдэг шүү дээ. Харин Колизийн хувьд бол байгууламжийн хамгийн доод хэсгийг ингээд дүүргээд доод хэсгийг ингээд усаар дүүргээд тэр усан дээр чинь одоо ингээд дайн тулаан болох нь шүү дээ. Бүр яг амьд кино шиг юм үсгээд шүү дээ. Бэсэ марк юм байх юм уу тий? Тий одоо том усан юу усаар одоо далан хийх гэдэг шүү дээ. За тэгэн гутаа тэндээ ингээд тололддог ийм үйл явдал байгаа байхгүй. Хэрэг устан бол гэж. Би одоо нэг сэлж байгаа байлдах юм болоо эсвэл нэг өвдгөө өрсөн усанд байж байгаа зүгээр зогсоогоор завин дээр байж байгаа байлдан л байж тий. Хоорондоо тий завин тулаа усанд далаа тэнгисийн дайн шиг юм хийх гэдэг шүү дээ. За. Тий. Ааха.
За тэгээд эдгээр бүх цус үзүүрээс ганц ялгаатай үзүүр гэх юм бол хаяахан Колизед зохиогддог байсан Ромын түүх, домгийг харуулсан жүжигүүд байсан гэж байна. За тэгээд 4-р зууны ихэнх үед гэхэд эдийн засгийн хямрал, дайн довтлохоо, Ромын доройтол зэрэгс манай Атила хаан тэргүүт хүмүүстэй холбоотой шүү дээ тий. За улмаас Колизийн тоглолтын цар хүрээ багсаж эцэст нь 404 онд Христийн шашны нөлөөгөөр эзэн хаан Гонори тий гладиаторуудын тулааныг албан ёсоор хориглож Ромын цусд үзүүр төгсгөл болсон гэж байна. За цаашдаад эзэд гүрэн мөхөж Колизийн үзүүр одоо ингээд тоглолтгүй эзгүрсэн үед бол барилгын өөр зорилгоор ингээд ашиглаж эхэлсэн гэдэг юм байна. За хоёул хамтран ажиллагчаад танилцуулга. За тэгээ. За нэвтрүүлгийн маань хоёрт хамтран ажиллагчаар Future of Lifestyle Toki аппликейшн ивентдгээ ажиллаж байна. За тэгэхээр Токитой жолоочд маань онд устал Токигоор зогсоолын төлбөрөө төлөх бүрдээ 10% хөнгөлөлт, дата эрх, топ мотор үйлчилгээний хөнгөлөлт, power bank түрээслэх эрхүүдээс одоо өөрийн яг хэрэгцээтэй гэснээр сонгож авах ийм боломжийг олгож байгаа юм байна. Мөн Петровис Сод Монгол, M-Oil, Eco Oil зэрэг шатхан түгээх станцуудаар үйлчлүүлэхтэй Токи кредит ашиглан төлбөрөө зээлээр төлөх ийм боломжтой юм байна. За тэгэхээр одоо зөвхөн шатхан түгээх авахтаа ч юм уу те одоо энэ зээлээр авах болно гэхээр бас их сонирхолтой одоо зөв зүйлдээ ашиглаж байгаа одоо ийм дижитал зээл юм байна. Тэгэхээр Токи кредит үйлчилгээг ашиглан бүх супермаркетууд болон шатхан түгээх станц зэрэг Toki Pay нэвтэрсэн 2000 гаруй байгууллагуудад ашиглах дижитал зээл юм байна. За бэлэн мөнгө болгон гарах бол боломжгүй. За гол шалтгаан нь одоо тэнгүү хэрэглэгчийн шаардлагагүй зүйлд мөнгө өрөхөөс сэргийлэн хэрэглээндээ ашиглах боломжийг бүрдүүлсэн 100% дижитал зээл юм байна. За тэгээд машинтай хэрэглэгчд маань энэ Токигийн машин гэсэн энэ зэс рүү бас ороод үзэх юм бол маш олон хэрэгтэй зүйлүүд юм байна. Тэгээд зогсоолын төлбөр, татвар, торгуул, даатгал, цахилгаан машин цэнэглэх зэрэг одоо бүх үйлчлэгийг нэг дороос авах боломжтой. Ер нь машинтай чиглэлтгүй ер нь Токи аппликейшнийг бас татсан байхад ингээд хэрэг болж байдаг шүү те. За тэгэхээр та бүхэн маань илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.toki MN гэсэн сайтаас авч болох нь. Тэгээд Toki аппликейшн дээрээс бас мэдээлэл авч болно. Тэгээд нэвтрүүлгийн маань ивенттэн ажиллаж байгаа. Токийнхаа хамт олонд маш их баярлалаа. Тэгээд жолооч нартай бас үнэхээр гоё боломжуудыг олгож байгаа юм байна. Тэгээд бас улам өргөжөнд хэлж байна. Баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр Колизеум маань цаашдаа болвол те Ромын одоо ингээд эзэн хааны зарилгаар болвол цус тулаан болвол явахгүй гэд яваад эхэллээ те. За тэгээд 6 дугаар зууны үе гэхэд бол Колизед жижиг цех, багахан ийм сүм тэ байрлаж байсан бол 8 дугаар зуунд бол пап лам нарын сууц зориултаар ашиглаж байсан гэж байна. Хоржонтой тийм. Амар олон хүний чи ягаа нэг хүн дагуулж инеч вэ? Агүй олон хүн чи ирчүүд ингээ те танд болоод нас орсон чинь тэнд нь Ромын пап лам энэрэнгүй юм яриад за энэ хэсэг яа бас эвгүүтчлээ шүү. За яг бай. Уус яг бодит үнэн юм чинь те. За ингээ байжсэн байгаа. За хожим бол 11-р зуунд бол Колизед бол Френжи Пейн гэд хэмээх язгууртан гэр бүлийн өмч болж тэд бол энэ давраг байгууламжийг цайзуулган ашиглаад дараагийн зуунд бас л нэг мөн хүчрхэг нэг гэр бүлтэй энийг бас л ингээд өөрийнхөө ингээд эдлэн газар шиг ингээд цай чиг ингээд нэг гэр бүлийн хэрэгцээ маягийн болоод авсан байгаа байхгүй. За ингээд 1349 онд болсон газар хөдлөлтөнд Колизийн нилээд хэсэг сүйцэн тул хотын иргэд түүхэн одоо нэг амфитеатра барилгын материал аятаа харж эхэлж байгаа. Одоо өөр нүдээр харж эхэлж шүү дээ. Түгээмлийн те ер нь одоо юм эртний олдруудыг барилгын материал болгочтой. Ер нь яг л дагнаад тэгдэг шүү дээ тий. За тэгээд нэгэн цагт ромчуудын цэнгэлийн асар ингээд байсан тий. Театрын чулуун блокуудыг хэсэгчлэн авч хотын бусад бүтээн байгуулалтанд ашиглах. Тухайлбал одоо ингээд Сан Петро тий Базилика сүмийн гадна өнгөлгөөнд Колизийн шатны гантик бүрхүүлүүдийг ашигласан бол металлуудыг нь салган авч хайлуулах явдал бас гарч эхэлсэн гэж байгаа металлууд тий. За он цагийн урт бороо шороо салхин дэлгдэх тэгээ мууцаар байгаа Колизийг бол сэргээн засаж хамгаалтанд авч аялал жуулчлалын дурсгал болготол ийхүү урт удаан замыг туулсан байгаа. За мэдээж археологийн хувьд бол Колизей бол өөрөө гайхамшиг тий хөндөрлөгтний өөрлөсөн 7 одоо гайхамшиг нэг шүү дээ. За археологчдын хамгийн онцлог хэсэг бол доод хэсэг гэж байгаа байхгүй. Энэ доод хэсэг нь. За тэгэхээр энэ доод хэсэг нь бол ингээд мэдээж хоёр ингээд давхар түнэл хонгил ингээ өрөө тий механик төхөөрөмжүүдээс бүрдсэн сүлжээ гэсэн үг байгаа байхгүй. За энэхүү байгууламж нь гладиаторуудыгч амьтдыгч тулааны талбайд гаргах зориулттай 80 хонгилоос бүрддэг.
Гэхдээ бас энэ нь бас зөвхөн ийм зориултаа байгаагүй. Тулаан, цус, одоо улаарсан хүн амьтдыг хамгийн ойроос дэрэгдээс нь харах ийндэрч бас болж исэн гэж. За Голлизэд тойрсон археологийн судалгаа маллагуудаас ч үнэтэй олдврууд гарч ирсээр байсан. Одоогоос 2 жилийн өмнө Голлизийн ойролцоо Vicus Tuscus гэдэг гудамжинд хийсэн малтлагаар 2100 жилийн настай тансаг орон сууцны тойр олдсон байгаа. Барилгын тойроос олдсон тансаг чимэглэл бүхий зүүмэл, эд, хясаа, маргад, чулуу шилэн идэл нь тухайн үеийн нийгмийн дээд давхаргыг амьдралыг илтгэж харуулж байгаа бөгөөд Ромын язгууртнууд хэр баян тансаг амьдардаг байсан бэ гэдгийг л харуулад өгсөн. За Голлизийг бол 1980 онд ЮНЕСКОгийн дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Сонирхолтой нь нэгэн цагт хүн амьтдын цуснд будагдж байсан өвхөл шийтгэлийн тайз болж байсан энэ театр одоо хүний эрх инэрэнгүй ёсны бэлэг тэмдэг болж хувирсан гэдэг. Тийм учраас саяны тэр киног тэр цус даллахтаа тийм кинонд бол оруулахгүй гэсэн санаа нь энэ байгаа байхгүй. За цаазын ялыг Италид 1948 онд халсан ч дэлхийд даяар цаазын ялаас татгалзахыг ухуулагчид, цаазын ялыг эсэргүүцэгчид Голлизийн өмнө жигсаал цуглаан хийх нь одоо бараг уламжлал болсон байгаа гэж. Ром хотын захиргааны шийдвэрээр дэлхийн хаа нэгтээ цаазын ял сонссон хүн ялаа хөнгөлөх юм уу суллагдлаа гэхэд Голлизийн гэрлийг цагаанаас алтан шар болгох гэрлийг одоо ингэж болгож ингээ асаах иймийг одоо 2000 онд ийм шийдвэр гаргасан байдаг. Ямар нэгэн улс орноос цаазын ялтай байж байгаа тэрнээсээ ингээд өшөөгцөн гэдэг ч юм уу эсвэл одоо арай хөнгөрүүлсэн ийм хүн тийм одоо тэр бичгээ авч очиод баг тэр гэрлийн өөрчлөх нь шүү дээ. Одоо маш энэрэнгүй байдлыг төвийн дэлгэрүүлж тэр гэрлээрээ бас нэг бодлоо хэлдэг чинь тий. За тэгээд Голлизээ шүү дээ. Яг Голлизээ энэ театрыг бас яг ямар хүн барьсан бэ гэдэг зүйл гарч ирнэ тийм биз. За гэтэл яг энэ театрыг барьсан одоо ерөнхий инженер гэх юм уу яг ерөнхий одоо ингээд барьсан хүн нь бол энэ Гвентици гэдэг хүн байгаа байхгүй. За тэр хүн бол яг Голлизийн тэр төв дотор нь байдаг одоо Бархасват бурхан гэдэг байдаг шүү дээ. Одоо яг нэг тухайн энэ одоо нэг эртний Грекийн одоо нэг хаан ба шүү дээ. Зевс бурханы эсгээ дуурайгаад хийцэн одоо ингээ бурхан байгаа шүү дээ. Тэр баримлынх нь яг төв хэсэгт нь байдаг тэр баримлынхаа дэргэд цааслуулсан байгаа байхгүй. Ягаад гэвэл тэр баримлч нь өөрөө энэ одоо ингээд театрыг агүй гоё юм театр урлаг уран сайхан ийм хийх газар гэж бодсон боловч хүний аим цус гол мөрөн шиг урсж байгаа энэ бүх зүйлийг хараад бүр сүлдөө твч чадхаа хэлсэн гэж байгаа байхгүй. Твч чадхаа бойлоод эхлэн гута Христосын шашинтан болсон байгаа. За тийм учраас яг өөрийнхөө гараараа бүтээгсэн театрынхаа голд цаазлуулсан байдаг. За энэ мэтлэнгээр ер нь бол Голлизийн талаар бол маш олон сонирхолтой мэдээ баримтууд байдаг. Эдгээрээс ингээд маш олон хаадууд ч гэсэн үйл ажиллагаагаа явуулж исэн, дээрэс нь хаадууд нь өөрсдөө тулалдж исэн гэх мэтлэнгээр ер нь бол нэгдлийн олон зүйлүүд байгаад байна тий. За тэгээ яг саяны тэр месчин боолуудын тухай ярихад болвол яг энэ месчин боолуудын хувьд бол 1-р зуунаас эхлээд энэ шинжилгээ хийж эхэлсэн байна. За тэр шинжилэл нь ямар учиртай юм бэ гэхээр одоо эхлээ хүн хоорондоо тулдаг байсан. За амьтандаа тулдаад эхэлж байна. Тэгтэл сүүлдээ эмэгтэй хүн месчин боол болох ийм үйл явдал болж эхэлж байгаа байхгүй. За тэгээд энэ бол яасан бэ гэхээр эмэгтэй месчин боолууд бол яг яадаг вэ гэсэн гэхээр араатан амьтантай одоо боолуудтай гэж толдуулж исэн юм түүх байгаад байгаа гэсэн. Одоо жижигхэн боолуудтай. Итгэхэд юм. За энэ мэтлэнгээр ингээд яриад байх юм бол Голлизийн талаар маш олон мэдээ баримтууд байдаг. Тэгээ өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлж байна. Анхаарал сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Тийм баярлалаа гişэ. Тэгээд нөгөө Ромын одоо эртний одоо энэ алтартай барилгууд ихэнх нь нөгөө цементээр баригдсан байдаг. Энэ юу н онцлог вэ гэхээр тухайн цаг үе цемент гэдэг зүйл нөгөө дэлхийн нийтэд огт нээгдэггүй байхад зөвхөн ромчуудын энэ барилга цементээр хийсэн учраас маш урт удаан настай тий өдгөө хүртэл ингэж бас байж идэг нэг тал нь онцлог нь би тэгээ 1000 гаруй жилийн дараа цемент гэдэг зүйл одоо хүн төрөлхтөн дээр орж ирсэн байгаа хаа одоо ромчуудыг хэрэглэнээс хойш тэгээд энэ бас их бас онцлог штэ санагдсан. За нэвтрүүлгийн ивент итгэгчээр CU Loyalty, уншуул, цуглуул, зарцуул, CU болон Future of Lifestyle Tokyo ивент итгэж ажиллаа. За нэвтрүүлэг NTV Одмондор радио 107 83.3 гэсэн хост дэлгөөнөөр та бүхэндээ хүрлээ. Хамтдаа үзэх сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзъя. За баярлалаа.
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худал ажлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.